Тэгээ нэгдүгээр одонтой ээжтэй бол 40 бата, хоёрдугаар одонтой ээжтэй бол 25 бата гэсэн. Нөгөө одоо зориултыг захиалаад Оросын холбооны улс захиалаад хийсэн. Бараг 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй тий. Одоо тэгээ зардал жигтэйгээ тийм шүү дээ. Тийм. Ингээд одоо элбэг байсан бол хүмүүс маань юу гэж хунцар савнд хэрэглээд авах тийм ээ. Тэгэхээр одоо эрүүл мэнд бол өчнөө үнэтэй. Сөрөг хүчний нөхдөө ч юм уу тий зориуд ингээд байж бас магадгүй тий. Сөрөг PR хийгээд ах шүү. Тийм байж магадгүй. За тэр тухайн үед би тэр тайлбарыг өгдөггүй байсан тий. За олонний анхааралд ороод хүмүүс одоо энийг зөв ойлгоод ингэж явал зөвөө. Гэтэ утга учир нь юм шүү гэдгийг бас тий. Хаяа бас боломж олдохоор хэлээ яваад байгаа би. Та түрүү хэллээ шүү дээ. Олуулаа өссөн гэж юм. Та аав ээжээс хэдүүлээ ер нь хэд хүүхднэ та? Аав ээжээс бид олуулаа шүү дээ. Би одоо дунд хүүхдэн л дээ. Тий манай ээж чинь ер нь 2 дугаар одонтой. Тий яг багада манай бас өнчөрөөс өссөө би. Тий манай ээж бол миний багад нас барсан. Тий хэд настай? Нэг 5 6 дугаар ангид багт тий. Тэгээ нэг 5 6 дугаар анги хүртлээр би онц сурж ирсэн. Тэгээ тооны олимпиадын авраг болоод ингэж явж ирсэн. Манай ээж багш хүн байсан. Тэгээд ээж бас жоохон насраа шилжилтийн нас эхлэе тийм ээ. Тэгээ жоохон сахилахгүй гадуур дотор тэндэг хүүхэд болсон. Манай ах нар бол одоо оюутан сурлага морлого явуулсан. Ер нь ээжтэй нь өвчнөр өнгөрсөн юм байна тийм үү. Тэгэхээр та одоо ах дүү нартайгаа аавтайгаа уулзсан гэсэн үг үү? Тэгээ манай аав ч бас багш дараах сарын жилээс явна л дээ. Аюулын марга хийгээл, сонин моны юу хийгээл бас ийм хүн бас ажилчгүй ийм хүн байсан. Тэгээд яг манай ээж нас барангууд бас жоохон архитар суудаг. Тийм. Сэтгэл санаагаар жоохон явсан баг. Манай хамгийн багадуу 1 2 дугаар анги байсан юм уу? Тийм л байсан баг. Ээжтэй нь одоо гинтхэн өнгөрөхөд танд ер нь хүнд цохилт болсон уу? Мэдээж хэрэг маш хүн цохилт болно. Тэгээ хорвоо ертөнд сүмрөөл өвчөж байгаа юм шиг болж байгаа юм чинь тийм ээ. Эдгээр одоо 5 6 дугаар ангийн 12 3 настай хөгтчихсэн тийм. 3 юм л эргэж олдохгүй шүү дээ. Эргээд олдохгүй юм ээж аав тийм. Тэгээ нөгөө боломж цаг хугацаа эргэж олдохгүй. Ийм 2 3 юм байд тийм. Ийм л зүйл л дээ. Таны одоо ийм сайн сайхан явааг ээжтэй нь харсан бол гэж та ер нь боддгоо хаяа. За ер нь яг хөө тэгээ харж байгаа хоо тийм ээ. Бас мэдээж хэрэг бас нэг буруу зүйл хийчихгүй олон төвөндөө тустай тий. Бас гэр орноо энэ одоо өөрийнхөө авчин дойрныхоо хүмүүсийг олон төвний итгэлийг хүлээсэн бол тэр итгэл найдварыг алдахгүй шиг тий. Ингээ явах хэрэгтэй л доо. Тэгээ тэр утгаараа бол тэгж явж чадж байгаа л гэж ойлгож байгаа тийм. Ер нь зөвхөн ээжигээ өнгөрсний дараа та бас сэтгэл санаагаар оноод бас жоохон хөдөлгөөнтэй хүүхэд болсон гэж штэ хичээлдээ баг зэрэг муудсан гэж юм. Тэгээд яаж одоо өөрийгөө энэ бүхнээс авч гарсан бэ? Ах иш нартай нөлөөлсөн үү? За яг манай ах иш нар сургууль соёлд явцсан эргээ тойрол те. Манай аав ч тэгээ жоо идж угаад бас ингэ чин хуучин бол одоо 2 хүн цалинтай цавтай байсан бол те. Нөгөө бас за тэгээд тийм орлогогүй болоод ирэхээр бас хүндэл байх л та. Тэгээ олон оюутан хүүхдүүдтэй тийм ээ. Ийм байсан. Гэр гадагшаа сургуульд явах гэтэл нөгөөх нь боломжгүй болоо тийм ээ. Тэнгүүд ерөөсөө л сайн дураараа баг гэрээс оргож авах хугацаа зэрэг албанд борцсон л доо. Тэр ерөөсөө бүртгэл байхгүй. Яагаад оргосон гэж? Гэхдээ яг одоо тэгээд маргааш дэмжихгүйсэн гэсэн үг үү? Тэг явуулахгүй шүү дээ. Нэгдүгээр 17 настай хүүхдийг зэрэг тавихгүй. За 18 настай байж авна тийм ээ. Тэгээд яг очиод гуугаал бас нэг тухайн үедээ бас орс хэлтэй. Тэр чинь жоохон ярин те. Тэр үед орс нөгөө цэргийн анги хүлээж авдаг газар чинь тэр сургагч нар зөвлөхүүд нь байдаг байсан. Орс. Тэгээд намайг аваач гэж орсоор гуугаал нөгөө те. Ганц 2 үг гэлээл те. Тэгээд цэргийн ангид үлдэжсэн л да. Тэгсэн чинь намайг хайгаал сураал нэг манай ах маань ирээл ингэ сэргээс нь буцаагаад авч явна гэдэг. Би яахгүй. Заавал цэргийн албандаа үлднэ гэж ингээл үлдэжсэн. Тий. Тэгээд цэрэгт 3 жил алба хаагаад та дараа нь гадагшаа сургуульд явж чадсан юм байна тийм үү? Ямар ч гэсэн сансантай Тий, өгсөн. дараа нь одоо суулраад ахлагч тэгээд авцаар болоо тий. Тэгээд шалгалт шүүлгийн нөгөөд ажил төрөл гайгүй байна гээ тий. Тэгээд одоо Киев хотод цагийн инженерийн дээд сургууль явж байлаа. Тэгээд тэрэндээ одоо 5 жил сурсан бас тий. Тэгээд цэргийн инженер мэргэжлийг та өөрөө сонгосон юм уу? Ер нь бол одоо
одоо энэ мэрэгжлийг эзэмших зөв юм байна гэх те. Тэгээд тухайн үедээ тэгээ шийдээ те явчихсан тий. Энэ мэрэгчлэрээ тэгтээ та ажиллаж амжсан уу? Ажиллаж байсан. Би нэг 3 4 жил бас одоо энэ 150 гээд анги те. Одоо манай энэ эдитийн батальон байгаа бах. Энд одоо салбарын дарга хийжсэн би. Тэгээ техникийн орлогчдын ажлуудыг хийжсэн бас.